Өнөөдрийн хичээлээр бид англи хэлний inversion for emphasis буюу өгүүлбэрийг тодтох нь урвуулах дүрмийг судлана. Энэ бол таны grammatical range and accuracy шалгуурыг дэвшлүүлж IELTS-ийн шалгагчийг гайхшруулах чухал хэрэглүүр юм. Inversion буюу өгүүлбэрийг урвуулах гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь сөрөг утгатай дайвар үгсийг өгүүлбэрийн эхэнд оруулж туслах үйл үг болон өгүүлэгчийн байрыг солихыг хэлдэг. Энэхүү бүтцэн тухайн мэдээллийг илүү тодгож хүчтэй болгох зорилготой бөгөөд академик болон албан ёсны англи хэлэнд ихээхэн хэрэглэгддэг. IELTS-ийн speaking болон writing-ийн шалгаруулалтад энэ дүрмийг зөв хэрэглэх нь таны grammatical range and accuracy-ийг маш өндөрт үнэлүүлэх нэг арга юм. Жишээлбэл, you should not, under any circumstances, leave your belongings unattended гэсэн эрдийн өгүүлбэрийг under no circumstances should you leave your belongings unattended хэмээн inversion-тэйгээр хэлж болно. Энэ нь илүү хүчтэй академик сонсогдож байна, тийм үү? Одоо бид under no circumstances хэллэгийг хэрхэн ашиглах талаар илүү гүнзгий авч үзье. Энэ хэллэг нь ямарваа нэгэн зүйлийг хийхийг туйлын хатуу хориглож буйг илэрхийлдэг. Үүнийг өгүүлбэрийн эхэнд авчирч inversion хийснээр таны хэллэг илүү албан ёсны хүчтэй утгатай болдог. Жишээ нь under no circumstances are we allowed to deviate from the safety protocols гэсэн өгүүлбэр нь аюулгүй байдлын журмаас ямар ч тохиолдолд хазайдаггүй гэдгийг туйлын тодорхой хүчтэй илэрхийлж байна. Энэ бол IELTS-ийн академик хэллэгт зайлшгүй хэрэглэгдэх ёстой бүтц юм. Ховор тохиолдох үйллийг хэрхэн inversion-ээр тодтож болох вэ? Seldom, barely, hardly, rarely, never зэрэг дайвар үгсийг өгүүлбэрийн эхэнд авчирч inversion хийснээр тухайн үйлдэлийн ховор байдлыг илүү тодтогож өгдөг. Энэ нь таны ярианд эсвэл бичвэрт онцгой өнгө аяс нэмж өгнө. Жишээлбэл, seldom do we see such dedication in young professionals буюу бид залуу мэргэжилтнүүдээс ийм их хичээл зүтгэлийг ховорхон хардаг гэх мэтээр хэлж тухайн үйл явдлын онцгой байдлыг тодтогож болно. Эсвэл never have I witnessed such a breathtaking performance гэж хэлснээр таны сэтгэгдлийг илүү хүчтэй илэрхийлж байгааг анзаараарай. Энэ бол IELTS speaking tee өөрийн мэдрэмж, туршлагаа илэрхийлэх маш үр дүнтэй арга юм. Одоо бид IELTS-ийн шалгаруулалтад хэрхэн ялгарх талаар ярилцъя. Эхний өгүүлбэр болох I barely ever go to the cinema anymore because tickets are so expensive гэдэг нь энгийн зөв боловч банд 6.1 тэг түвшний эрдийн хэрэглээ юм. Харин barely do I go to the cinema anymore with ticket prices skyrocketing гэсэн хоёр дахь өгүүлбэрийг хараарай. Энд бид barely өгүүлбэрийн эхэнд авчирч inversion хийснээрээ илүү академик цогц бүтцийг ашиглаж байгаа харуулж байна. Мөн skyrocketing буюу тэнгэрт хадсан гэсэн үг нь таны үгийн баялаг нэмэгдүүж шалгагчийг гайхшруулах давуу тал болно. Энэ бол банд 8.5 түвшний ялгаа юм. Одоо хүртэл үдсэн хичээлээ баттахын тулд дасгал ажил хийцгээе. Дараах өгүүлбэрүүдийн аль нь inversion-ыг зөв ашигласан байна вэ? Seldom I have witnessed such a powerful speech. Seldom have I witnessed such a powerful speech. I have seldom witnessed such a powerful speech. Зөв хариулт бол юм. Seldom зэрэг сөрөг утгатай дайвар үгийг өгүүлбэрийн эхэнд авчрах үед inversion хийгдэж туслах үйл үг have болон өгүүлэгч I байр солих ёстой. Одоо бид inversion-ыг амьдрал дээр ялангуяа IELTS speaking-ийн хэсэгт хэрхэн ашиглах талаар ярианы жишээнээс үздэцгээе. Энэхүү харилцан ярианы хоёр дахь өгүүлбэрт rarely have I seen such pristine streets гэж баярмаа хэлж байгааг анзаараарай. Энд rarely гэсэн үгээр өгүүлбэр хэлж inversion хийгдснээр тухайн мэдээллийг илүү тодтогож байна. Мөн хамгийн сүүлийн өгүүлбэрт only after you've researched the customs thoroughly should you finalize your itinerary гэж хэлснээр зөвхөн тэгсний дараа л ингэх ёстой гэсэн санааг тодтогож илүү академик цогц бүтцтэй өгүүлбэрийг ашиглаж байгааг харуулж байна. Энэ бол таны
Speaking in. Оноог дээшлүүлэх маш үр дүнтэй арга юм. Өнөөдрийн хичээлээр бид inversion for emphasis-ийн дүрмийг судалж түүнийг IELTS-ийн шалгаруулалтад хэрхэн ашиглах талаар ярилцлаа. Энэхүү дүрмийг зөв уян хатан хэрэглэх нь таны grammatical range and accuracy шалгуурыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж банд 8.5 оноо авахд туслана. Илүү өндөр амжилт гаргахын тулд та энэ бүтцийг speaking болон writing дасгалуудаа тогтмол ашиглан баттгах хэрэгтэй. Баяртай.